Америкийнхан өнөөдөр маш олон онгоц хаашаа явуулж байгаа юм бэ гэх мэт Cyprus руу явуулж байгаа юм ээ. 100,000 цэрэг. Яагаад Америкчууд 100,000 цэрэг Cyprus руу явуулж байгаа юм бэ? Хэдхэн 7 хоног болноо. Хэдэн сар, хэдэн жил болохгүй. За өмнө бас ингэж ярьдаг байсан. Юу болсон бэ гэх юм бол олон жил болсон. Харцгаая. Намайг дагдаг, миний контентыг үздэг хүмүүс нь бүгдээрээ саруул ирүүл тий маш өндөр ухаантай хүмүүс баха. Та нар ховживд ерөөсөө дургу тийм ээ? Та эдийг мэднэ, ховжив дуртай тийм учраас тэгээ энэ 7 хоногийн хамгийн сонирхолтой ховжив хошин шог юу юм бэ гэх юм бол энийг унш. EU urges Ukraine to allow access to pipeline carrying Russian oil. Financial Times, Английн номер 1 санаа. Европын холбоо Украинаас юу шаардж байгаа юм бэ гэвэл Украинаар дамжиж байгаа газын хоолоогоор газ нефтийг явуулаач гинэ. За, Reuters бас том fake news-ийг тараахгүй. Iran war could reopen EU debate over Russian gas, Norway says. Норвегийнхэн юу гэж хэлж байна гэх юм бол Ираны дайн Европын холбоо дотор Оросын газыг худалдаж авах юм уу үгүй юм уу? Ирүүлээд сэдв болгож байгаа гинэ. Юу лээ унсан хүүхд уйлдаг гэлөө. За, яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Голланд бууж байгаа газны үн ханш 3 хоногийн дотор 86% өссөн. Энэ бол 2 цагийн өмнөх чарт. Одоо бараг 100% болцсон байгаах. Яагаад вэ гэх юм бол дахиад нэг газ агуулга, дахиад нэг нефть боловсруулах үйлдвэр тий тэр арабын тэр хэсэгт дэлб авсан. Strait of Hormuz-ийн тээвэр 0. Окей. Өдөрт ойролцоо нэг 15-аас 25 сая тий пошк нефть Strait of Hormuz-аар дэмждэг байсан. Одоо 0. За, ус онгоц. Хэдэн ус онгоц энэгээр дэмжиж байгаа юм бэ гэх юм бол тий ер нь ойролцоо нэг өдрийн 45-аас 70 ус онгоц нэвтэрдэг байсан юм бол өнөөдрөөс ахуулаад 0. За, тэгээд Сауди Арабын нефть боловсруулах үйлдвэр уржигтэр бөмбөгдүүлсэн галын унтраад чадсан дахиад дэлбэрсэн. За, Катарын номер 2 газны агуулга дэлб авсан. За, тэгээд ямар пайплайн ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ Дружба пайплайн. Саяхан Унгар улсын сонгуулийг тэ манипуляцлахын тулд Европын холбоо Украинд ямар зөвшөөрөл өгсөн бэ гэх юм бол над пайплайнаа дэлб ав. За, тэгээд Дружба пайплайн зөвхөн Унгар улсад ерөөдөө газ нефть нийлүүлдэг. Тэ Словак, Чех, окей, Австри, тэ тэгээд дээдлийн хэсэг Польш, Герман руу тээвэрлэдэг гэж боддоо. Германчууд одоо хүртэл газ нефтээ Оросоос худалдаж авч байгаа. Өнгөрч гисэн яг адилхан. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsicom-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За, захилмаар байгаа бол Idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За, тэгээд Financial Times юу бичиж байгаа юм бэ гэх юм бол саяхан Ursula von der Leyen Antonio Costa Украин руу яваад Зеленскийтэй уулзахдаа бид нар тэр Дружба пайплайныг шалгая. Яагаад гэх юм бол юунаас болж дэлбэрсэн юм бэ? Яагаад засахгүй байгаа юм бэ? Яагаад газ нефть урсахгүй байгаа юм бэ? Шалгая гэсэн чинь Украинчууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол шалгаж болохгүй, та нар тийшээ явж болохгүй. Окей. За, тэгээд одоо Иран гамшиг болж байгаа юм чинь тэ бодит байдалтай одоо жигнэсээ нүр тулаад эхэлж байгаа юм чинь Европынхан юу хийж байгаа юм бэ гэх юм бол үнтэй ханшаар авах юм уу? Эсвэл яадаг юм бэлээ? Эдийн засаг улам нураад байна гэдээ эднэр гадарлаж байгаа юм болов уу би яг сайн мэдэхгүй байна. За, тэгээд Европын холбооны төвөөс тий би бас нэг амар нууц бичлэг олсон хэдүүл анзаарцгаая. Амар нууц бичлэг шүү заяа. Тий. Бити янз бүрийн тагнуулын албат цагта Европын холбоо гэхэд хэлээрэй. Миний суугийг хаач магадгүй. За энэ байна. Энэ Европын холбоо. Oh.
Энэ Узулагийн балкон дээр яг ийм болсон баха. За тэгээд Donald Trump юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Keir Starmer-ыг загнасан. Тэг. Яг гэх юм бол Англи улс маш их хэмжээний газтай байхгүй юу? Тэг. Далайн доогуур. Гэхдээ тэрийг олборлохгүй байгаа. Ягаад вэ гэх юм бол дэлхийн дулаар л. Тэг. Тэнд янз бүрийн хэрүүлж байлтаны авгаан нар тэг environmentalist дэлхийд дулаарч ингээд солиороод юу хийсэн юм бэ гэх юм бол тэр газны ордуудыг заяа олборлдог байсан. Сүм хийдэг байсан. Эдийн засгийн өсөлттэй байсан. За тэгээд тэр мэдрэл муутай дуракууд ба мэдрэл муутай авгаан нар юу хийсэн бэ гэх юм бол тэр ордуудыг тэр газны тий ордыг зогсоосон. Тэгээд тэднийг ингээд ашиглахын тулд олборлохын тулд газын гарахын тулд нэг өрөм тавьдаг байхгүй юу? Окей, нүхийг ухдаг гэх юм уу да. За тэр нүхлөө бүр ингээд цемент гойж болсон. Битүүмжилсэн. Дахиад олборлохгүй юм тул. Өнөө мэдрэл муутай. За тэгээд интернет дүүрэн хүмүүс над шиг тий юу хийж ийна гэх юм бол эдний янз бүрийн постуудыг ингээд тэднэрт эргүүлэн хаалж байгаа. За Роберта Мецола хин бэ гэх юм бол бүүмэд гэхдээ Европын парламентын ерөнхийлөгч гинэ. Одоо нэг бяцхан Ursula von der Leyen. За та нэг харж байгаа юм бол хоёр тэнэг авгаа, хойно дахиад нэг авгаа, тэгээд хажууд нь дахиад хоёр за бараг авгаа ах та. Тэ? Юунда баясж байгаа юм бэ гэх юм бол бид нар дөнгөж саяхан Оросын газыг хориглох хуулийн төсөл дээр гар сүг зурлаа. Тэ? Europe is securing control of our energy supply and strengthening our autonomy. Бид нэр тусгаар тогтнолоо. Тэ? Эрчим хүчний хангамжийн сүлжээгээ илүү баталгаатай болгож байгаа гинэ. За. Энэ бол за нэг сар 7 хоног болж байна. 1 сар 7 хоногийн өмнө эднэр баатар болж исэн. За тэгээд Иран дайн болоод тэгээ хог болсон. За тэгээ ховжив ярих гэсэн. Тэгээ ховжив ерөөсөө эхлэхгүй байгаа. За. Окей. Та 50 байгаарай. Одоо Путин яг ингээд төсөөлө үзчих заяа одоо. Путин Twitter X аккаунтаа байсан бол төсөөлө үзчих заяа. Путин YouTube аккаунтаа байсан бол тэ энэний тухай ингээд юу гэж хэлэх юм бэ? Тэ? Надаас илүү одоо өнөөдөр ингээ маазрах бах тэ. Эднэр яасан гинэ? Энэ грин төсөл надаа байгаа харах уу гэж шүүгэнээсээ энэ цаас мас гаргаад алах бах тэ. Гэхдээ Путинд хийж болохгүй. Тэ улсын ерөнхийлөгч эдрээ шиг ингээ гоё ингээ маазаж болохгүй. Гэхдээ хин маазаж болох юм бэ гэх юм бол Путины тэ төлөөлөгч нь энэ долооногт хамгийн гоё ажлын байртай байхаа. Юу бичиж байгаа юм бэ гэх юм бол surely the wise Ursula and Kaya have a backup LNG plan. Баттай Ursula, Kaya өөр тэ газны их усүр байгаа байлгүй дээ. Усүр байхгүй юм уу? Тэнэг шийдвэр. Тэгээд хямдхан тогтвортой Орос газнаас татгалцнаа гэдэг чинь та дээр ирж байна. Ороо зассан одоо унтж байгаа. За тэгээд Кирилл Дмитриев бас энэ a picture is worth 1,000 words. Тэгээ олон юм бичиж ярьснаасаа нэг зураг тавьсан хангалттай. Тэний зураг юм бэ гэх юм бол Узулагийн зураг. За дараагийнхан Англид тэгээ United Kingdomд газны үн 70 хэдэн пенсэс заяа 160 руу ингээ пуужинж байгаа. Нэг нуурсан гэсэн 3 хоногийн дотор. Тэ. За тэгсэн чинь Кирилл юу бичиж байна гэх юм бол bye Starmer. Баяртай Starmer. За. Тэгээд энэ Их Британий хүмүүс би ерөөсөй ойлгохгүй юм заяа. Яг гэх юм бол энэ 2 сарын 23-нд тий Ed Miliband Англи улсын эрчим хүчний сайд юу хийсэн бэ гэх юм бол тэр нөгөө газ олборлдог ордуудыг битүүмжилсэн байгаа байхгүй. Төсөөлөө үздэй манай Монголын нэг улс төрч 5 толгой орд Эрдэнэтийн ордыг зүг битүүмжлээд тийм хуулийн төсөл ингээ сайдын ажлын үүрэг болгоод тэг тийм юм хийж байгаа. Тэгсэн чинь англичууд өөрөө юу хэлж байгаа юм бэ гэх юм бол чи Путины нохоо юм биш үү? Гэж шүмжилж байгаа. Яг гэх юм бол англичууд өөрөө газаа өөр газараас судалж авна гэдэг чинь дэлхийн зах зээл дээр газны хангамжийг бууруулж байгаа гэсэн үг. Тэгээд үн ханшийг дээшлүүлж байгаа гэсэн үг багхгүй. Тэгээд Путины нохоо хоорондоо ингээ хэрэгэлтэй байгаа. За
Тэгээд ерөнхийдөө юу болж байгаа юм бэ гэх юм бол англичууд өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэр газ нефт олборлох дэд бүтцлүү ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, газ нефт боловсруулах үйлдвэрлэлөө бас хөрөнгө оруулалт хийгээгүй. Яагаад вэ гэх юм бол ногоон эдийн засаг, sustainability, дэлхийн дулаалал гээл солиороо явсараа л тиймэрхүү юм болсон. За. Тэгээд Европын холбоо англичууд бүгдээ хамтраад Оросын газ нефт дээр хориг тавиад тэгээд одоогийн байдлаараа Унгар улсын эдийн засгийн судалгааны байгууллага судалгаа хийгээд ямар дүгнэлт нүссэн бэ гэх юм бол Европ даяар ойролцоо 5.4 сая ажлын байр алга болсон. Тэгээд Монгол улсын хүн амаас бараг 2 дахин одоо ажил хийдэг монголчуудын хүн амын тоо бараг 3 нугарцсан тоо гэсэн үг байхгүй юу. За тэгээд ягаад энэ газ нефт явахгүй байгаа юм бэ гэх юм бол Strait of Hormuz ингээ хаагдсан байгаа учраас Дональд Трамп ямар твит гаргасан юм бэ гэх юм бол яг гэх юм бол томоохон даатгалын компани тэр газ нефт тээвэрлэх усан онгоцуудыг одоо даатгахаа болж байгаа хгүй. Ягаад гэх юм бол пуужиндуулчих юм бол тэр газ зөөж байгаа усан онгоц дэлбэрнэ. Нефт зөөж байгаа усан онгоц дэлб авчих юм бол тэр нефт асгарна. Тэгээд тэр далайг зүгээр ингээд бохирдуулаад тэгээ байгалийн гамшиг болох хгүй. За тэгээд тэр байгалийн гамшиг тэр усан онгоцоор ойролцоо 150-аас 200 сая долларын нефт явж байгаа. Тэгээд тэр нефт асарчих юм бол хэдэн тэрбум долларын цэвэрлэгээ даатгал шүүх хэрүүл болох байхгүй юу? Тийм эрсдэл байгаа учраас тэр даатгалын компаниуд тэрийг даатахгүй байгаа. За тэгээд Дональд Трамп юу хэлж байна гэх юм бол за окей Их Британи янз бүрийн олон улсын даатгалын компани даатгалын зурж өгөхгүй юм бол Америкчууд бид нар тэрийг хийчихье. За нэмээд тэр газ нефт зөөж байгаа усан онгоцыг Америкийн цэргийн алба байлдааны усан онгоц хамгаална гинэ. За тэгээд нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол за яа Strait of Hormuz таад ингээ харж чинь энэ ерөнхийдөө хэр үргэн юм бэ гэх юм бол ойролцоо нэг 80 км үргэн. Окей. За гэхдээ тэр 80 км-ээр тэр чигтээ усан онгоц нэвтрэх боломжгүй. Окей. Нэг 12 км-ийн үргэн зайгаараа тэр усан онгоцнууд явах хэвээр. Бусад хэсгээр ус нь гүнзгий хангалттай гүнзгий биш байхгүй юу. За тэгээд нэг 12 км тийм юм нарийнхан зайд Иранчууд юу их юм бэ гэх юм бол 2-3 дрон явуулаад тэгэл байхгүй. Тийм учраас яахгүй. За тэгэд Америкчууд юу юмар байгаа юм бэ гэх юм бол нэг 150-аас 200 сая долларын газ нефт зөөж байгаа усан онгоцыг 5-600 сая долларын үнэтэй байлдааны усан онгоцоор хамгаална гинэ. За тэгээд ингээ Иран террорист ингээ тэнд сууж байгаа шүү дээ. Нэг хэдэн дрон пуужинтэй. Тэр газ нефт зөөж байгаа усан онгоцыг дэлб авах юм уу эсвэл Америкийн байлдааны усан онгоцыг дэлб авах юм уу? Та тэр зүгээр өөрөө бодож үзээрэй. Нэмээд Америкийн зэвсэг пуужин дуусж байгаа. Америкийн цагаан ордон дотор ерөөхдөө өдөр болгон хурлууд явж байгаа. Зэвсэг үйлдвэрлэдэг компаниудыг бүгднийг Дональд Трамп дуудаад загинсан гэж байна. Яг гэх юм бол хангалттай пуужин үйлдвэрлэеч. Тэгээ одоогийн байдлаараа ойролцоо 2.5 тэрбум доллар мөнгө зэвсэг гэх мэт чинь зарцуулсан. Нэмээд 2 тэрбум орчим долларын тоног төхөөрөмж цэргийн бааз дэлбэрсэн гинэ. За тэгээд цагаан ордон дотор дуудагдсан. Тэгээд одоо Америкчууд юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол өөрөө цэрэг нэг явуулах сонирхол байхгүй байсан. За тэгээд Америкчууд одоо юу хэлж байгаа юм бэ гэх юм бол бид нар Курд хүмүүсийг Курдистан гэсэн нэг хэсэг байгаа. Тийм хүмүүсийг санхүүжүүлээд, зэвсэгжүүлээд Ираны эсрэг явуулъя гинэ. Пешмерга. За тэр Пешмерга хүмүүсийг Иракийн дайны болж явах үед бас ашигласан. Сириагийн маргааны үед бас ашигласан. Гэхдээ хэний уурыг хүргэсэн юм бэ гэх юм бол Эрдоганы уурыг хүргэсэн байхгүй. Яг гэх юм бол Эрдоган өнгөрсөн 20 жилийн хугацаанд ПКК буюу Öcalan тэр Курд хүмүүстэй алцаал явж байгаа Иранчууд бас яг адилхан. За. Тэгээд туркууд Эрдоган тэр Курд хүмүүсийг санхүүжүүлээд эхлэх юм бол хэний талд зогсох юм бол тоо. За тэгээ Курд хүмүүс хаана амьдардаг юм бэ гэх юм бол энэ хэсгээр амьдардаг. Та харж байгаа юм бол Турк даяар ерөөхдөө байгаа маш олон террористууд. За тэгээд Дональд Трампын одоо шинэ стратеги юу юм бэ гэх юм бол Курдыг ашиглая, Азери хүмүүсийг ашиглая, Лүр хүмүүсийг ашиглая, Анвар хүмүүсийг ашиглая, Туркмен, Мазани гэх мэт хүмүүсийг зэвсэгжүүлээд ашиглаад тэгээд иргэдийн дайн санхүүжүүлье. За энийг сонсч ийсэн баха. Та хаана ашигласан бэ гэх юм бол Либяд ашигласан, Сириад ашигласан, Иракт ерөөдөө болсон. За тэгээд ийм юм болоод ирэх юм бол хэд хэдэн сая хүмүүс нас ордог. За тэгээ одоо янз бүрийн хүмүүс өөр бас юм ярьж байгаа. Яагаад ерөөхдөө энэ дайн эхэлсэн юм бэ? Ганцхан Израилийн Керманд орцсон байгаа юм уу? Эсвэл өөр нэг шалтгаан байгаа болов уу?
За өөр хүмүүс юу хэлж байна гэх юм бол тэ Иран хамаг газ нефтээ хэн зардаг юм бэ гэх юм бол хятадуудад зардаг. Тэгэхээр Ираныг байхгүй болгочих юм бол Ираны газ нефтийг алга болгочих юм бол тэ хятадуудын томоохон колонк байхгүй болно. Окей. За нэг бонус. Хоёр дахь бонус нь юу юм бэ гэх юм бол Ираны газ нефт байхгүй болчих юм бол тэ тэр Middle East Арабын хэсгийн газ нефт байхгүй болчих юм бол Америкийн газ нефтний үндэс нь тэ хилцэл хийх, нийлүүлэх, гэрээ хийх тэ нөхцөл байдал сайжирна. Яагаад вэ гэх юм бол дэлхийн шингэн нефт үйлдвэрлэдэг номер 1 улсын юм бэ гэх юм бол Америк. Окей. Сауди Арабиас 2 дахин. Дэлхийн хамгийн их газ үйлдвэрлэдэг улс аль улс юм бэ гэх юм бол Америк. Бараг Оросоос 2 дахин их. Иран номер 3 та харж байгаа юм бол. Тийм учраас нөгөө геополитик, газрын баялаг, эрчим хүчний хувьд Америкчуудын томоохон өрсөлдөгч ер нь хин юм бэ гэх юм бол Иран ахгүй юу? Окей. За тэгээ Сингапурт бас газ нефтний үн тэнгэрлүү ингээ явж байгаа. Тэгээд одоо юу болох магадaltaй юм бэ гэх юм бол Ираныг хэдийн номер 2 колонкийг байх болгож байна. Тэгээ одоо Трамп юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол Европын холбооныхан дуудаад юу ч хэлэх юм бэ гэх юм бол та нар одоо Оросоос газ нефтэ худалдаж авъя шүү. Дружба газын хоолойгоо Nord Stream pipeline мэдээж эхлээд Америкчууд тэр газын хоолойг худалдаа авчин эсвэл 51% худалдаад авчин. Окей. Тэгээд Оросын нефт газ байна шүү дээ. Америкийн дээд бүтсээр дамжаад Европ руу зарнаа. Харж байгаарай. Магадгүй тийм болох магадaltaй. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол Оросууд буцаагаад тий Европ руу газ нефтээ зараад эхлэх юм бол Путин юу ч гэсэн Трампт баярлаа гэж хэлнэ. Тэгээд Оросууд юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол хятадуудаас холдох магадaltaй. Яг энэ зүгээр нэг өөр үнцэг. За гамшигын үнцэг юу юм бэ гэх юм бол одоо янз бүрийн мэдээлэлүүд гарч байна. Америкийнхан тий өдөр Монголын цагаар маш олон онгоц хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол Cyprus руу явуулж байгаа гинэ. 100,000 цэрэг. Яагаад Америкчууд 100,000 цэрэг Cyprus руу явуулж байгаа юм болов? Бомэд. Тэгээд зүгээр ингээд 20 жилийн өмнө болж исэн явдгийг та зүгээр ингээд сануулад үгүй. Тэ. Иракийн дайн эхэлж байхдаа Dick Cheney тэ George Bush-ийн доор байсан дэд ерөнхийлөгч юу ч хэлж ирсэн бэ гэх юм бол I think it will go relatively quickly. Weeks rather than months. Тэгээд Трампын баг одоо юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хэдхэн 7 хоног болноо. Хэдэн сар, хэдэн жил болохгүй. За хүн бас ингэж ярьдаг байсан. Юу болсон бэ гэх юм бол олон жил болсон. Харцгаая. Нефтний үнэ өсөөлөө.